Саруул ухаан нэвтрүүлгийн шинэ дугаар эхэллээ. Өнөөдөр дархлаатай холбоотой том асуудал үүсээд байгааг экологийн гамшиг, хортой хүнс, сэтгэл санааны стресстэй холбож тайлбарлаад байгаа ч вакцины сэдвийг тойрч болохгүй юм. Вакцинжуулалт ямар аюултай болохыг ойлгохын тулд 2000 онд Америк нэгдсэн улсын эмийн компанийн удирдагч эмч нарын дунд зарласан $100,000 шагнал бүхий уралдааны тухай сонсоход л хангалттай. Америкийн CDC өвчний хяналтын төвийн зөвлөмжийн дагуу 6 настай хүүхдийн авах ёстой бүх вакцинууд дахь стандарт нэмэлт бодисыг агуулсан коктейлийг уухыг тэдэнд санал болгосон юм. Гэвч 10 жилийн хугацаанд хэн ч уугаагүй гэдэг. Хэрэв танд энэ баримт итгэмээргүй байвал цааш нь үзнэ үү? Нэг сартай 5 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд 5 настай 18 кг жинтэй хүүхэдтэй ижил тунгаар вакцин тариулдаг. Дөнгөж төрсөн дархлаа нь хөгжөөгүй байгаа хүүхдэд биеийн жинд оногдох вакцины хэмжээ том хүүхэдтэй харьцуулахад 5 дахин их байна. Хүүхэд гинт нас барах нэг гол шалтгаан нь вакцин гэж олон улс оронд хийсэн судалгаагаар тогтоогджээ. Хүүхдийн бараг бүх халдварт өвчин хөнгөн тохиолдоод эдгэрдэг. Дараа нь насан туршийн дархлаа тогтдог. Гэтэл вакцины дархлаа нь хэсэг хугацааных байдгаас давтан вакцинжуулалт хийх хэрэгтэй болдог. Насан туршийн дархлаа тогтсон ээжээс урагт эксээр дамжин өвлөгддөг. Харин вакцины дархлаа нь урагт дамждаггүй. Вакцин нь үнэхээр өвчнөөс хамгаалдаг эсхийг судалсан судалгаа байхгүй. Өвчлөлийн графикийг харахад тахал өвчин дэгдээд дараа нь намжиж төгсгөлийн шатандаа орсны дараа вакцинжуулалт эхэлдэг. CDC-гийн зүгээс вакцины аюулгүй байдлын талаар удаан хугацаанд хийсэн судалгаа алга. Харин богино хугацаанд шалгалт хийжээ. Вакцин тариулсан хүмүүсийн бүлгийг өөр вакцин тариулсан бүлэг хүмүүстэй харьцуулан судалсан байна. Харин огт тариулаагүй хүмүүстэй харьцуулсан судалгаа хийгээгүй. Голланд, Немцийн чөлөөт судлаач нар вакцинчсан хүүхдүүд вакцин огт тариулаагүй үе тэнгийн хүүхдүүдээс хамаагүй илүү өвддөг. Вакцинтай хүүхдүүд астм, арсны өрөвсөл, харшилтай, хэт хөдөлгөөнтэй байгааг ажиглажээ. Хүүхдүүдийг вакцинжуулахаа зогсоовол эрүүл мэндийн эрс сайжирдаг гэнэ. Хүүхэд нэг удаад нэг биш хэд хэдэн өвчний эсрэг вакцин тариулдаг. Гэтэл хавсарсан вакцины нөлөөг судалсан тест алга. Вакциныг нээсэн эрдэмтэд хүн амыг вакцинжуулахаас өмнө маш болгоомжтой байхыг анхааруулсан. Нийтээр нь вакцинжуулахыг хэзээч ухуулаагүй байна. Дархлаажуулалт хийх нь эмч нарт ашигтай бизнес тул эцэг эхийг нь айлгасны үндсэн дээр хүүхдүүдийг вакциндж байна. Ээжээс хүүхэд хөхний сүгээр дамжуулан дархлааны эсрэг биеийг авдаг бөгөөд хөхнөөс гарснаас 6 сарын дараа ч энэ хамгаалалт хэвээр байдаг. Энэ үед вакцин тарих ямар ч хэрэггүй. Хөхүүл хүүхдэд вакцинаар дамжуулан маш их хор хийж байгаа нь ямар ч логикгүй, шинжлэх ухаанч биш явдал юм. Вакцин нь хүнд металл, мөнгөн ус, хөнгөн цагаан, хавдар үүсгэгч, химийн хор, генийн өөрчлөлттэй вирус агуулдаг. Мөн амьтны вирус агуулсан, харь шинжтэй материал агуулсан ээлдэстэй. Маш хортой деконтаминант, туслах бодис ба туршигдаагүй антибиотикуудыг агуулдаг. Эдгээр нь бүгд хор хохирол учруулна. Вакцин нь шимпанзе болон бусад сармагчин, үнэ, гахай, тахиа, морины цусны ээлцийг агуулдаг. Тэрч байтугай абортлогдсон үр хөврөлийн эс цусны ээлцийг агуулдаг байна. Вакцины шалтгаанд үхэл хаасаагүй байгааг эмнэлгийн байгууллага нуудаг. Эмч нар нас барсан тохиолдлыг вакцинтай холбож ярихыг эрх баригчид хорьжээ. Хүүхдийн халдварт өвчин хүн дээр тохиолдох нь маш цөөн. Цаашдаа эрүүл чирэг дархлаа хөгжөхөд нөлөөлдөг.
Улаан бурхнаар өвдөөгүй хүмүүс янз бүрийн арсны өвчтэй, яс мөгөөрсний эргэшгүй өөрчлөлттэй, зарим хавдраар өвдөх эрсдэлтэй байдаг. Гахаан хавдраар өвдөөгүй хүн өндөг өвчний хавдар тусах эрсдэлтэй. Хүүхдийн өвчнө нь дархлааг дасгалжуулж байдаг гэж дархлаа судлаач нар үзэж байна. Эдгээр өвчнг арилгаснаар дархлаанд хөгжих боломж өгдөггүй. Өнөө цагт чихрийн шижин, үе мөчний өрөвсөл зэрэг аутоиммуны өвчин ихсэн нь үүнтэй холбоотой. Америк иргэдтэй вакцины дараах хүндрэлийн эмчилгээнд сая долларыг төлдөг. Харин вакцина худалдсан бусад оронд нөхөн төлбөр олгодоггүй. Тиймээс хүмүүс үхэн үхтлээ эмнэлгээр явж үнэтэй эм худалдан авдаг. Америк, Европт сүрьегийн BCG вакцины нь ямар ч үр дүнгүй гэж үзээд татгалцсан. Ам руу хийдэг саагийн вакцины нь саажилт, мэдрэл, ходоод гидсний хямрал үүсгэж байна. Б гепатитын вакцины нь хүүхдэд огт хамаагүй юм. Энэ нь бэлгийн олон хавтагчтай насанд хүрсэн хүмүүст зориулагдсан. Татрангийн ээлц нь хөнгөн цагаан, мөнгөн ус, татрангийн анатоксиныг агуулдаг. Эдгээр орцууд бүгд хүний биед засагшгүй хор хохирол учруулдаг байна. Улаан бурхны вакцины нь ноцтой хүндрэл үргэлж өгдөг. Вакцины нь өсөж байгаа хүүхдийн тархинд асар хүчтэй нөлөө үзүүлнэ. Ярих чадвар, зан ааш, оюуны чадварт муугаар нөлөөлдөг. Тархины олон механизмыг ноцтой гэмтээдэг гэж судалгаагаар тогтоогдсон байна. Жирэмсний 6 сартаагаас төрсний дараах 2 нас хүртэл тархи асар хурдан хөгждөг. Гэтэл энэ үед нь тархил ноцтой эрсдэл авчирдаг. Вакцины үйлдвэрлэл нь тэрбум доллар олдог хамгийн ашигтай эмийн бизнес юм. Хэрэв та вакцин тариулах хүсэлтэй хэвээр байгаа бол хүүхдээ хөхнөөс гаргаад 6 сар өнгөрсний дараа дархлааны шинжилгээ хийлгээд тухайн өвчний эсрэг бие цуснд илрээгүй бол энэ үед найдвартай зөв вакцин тарьж болно. Хүүхдийн дархлаа зөвхөн 6 наснаас л бүрэн хөгжиж гүйцэтгэг байна. Дурын вакцины нь дархлаанд эргэшгүй улмар үлдээдэг. Хэрэв та хүүхдтэй вакцин тариулахыг шийдсэн бол 5-6 наснаас хойш л хийлгэх нь зүйтэй. Мөн дархлааг сайжруулах бусад аргуудыг нухацтай сайн судлаарай. Таны болон үр хүүхдийн чинь амнаас зөвхөн таны гарт байна. Олон хүмүүс үүнийг үзэж ухаалаг зөв шийдвэр гаргах хэрэгтэй тул энэ видеог эдгээртээ сайн шеэрлэхийг хүсье.